өглөөний минь сайхан амарсаасан бүгдээрээ. За, төв талбайгаас мэдчилж байна. Одоо би ажил руугаа явж байна. Тэгээд Улаанбаатар хотод нөгөө бензин олохгүй байгаа учраас би машина бензинийн дүүргчээд тэгээд ойр зурхандаа ажил гэрийн хооронд дугуй унаад явж байгаа. Очир дээр очир нэмээд явах гэдэг тийм манайхаа. За тэгээд өглөө анх удаага бараг шахуу хотын төвөөрөө ажил руугаа дугуйтай явж үзэж байна. Тэгээд машины хүний хөл хөдлөлөө маш бага. Тэгээд бас замдаа айгу гоё шин содон зүйлсүүд бас хараад өмнө машинтай явж байхдаа ерөөсөө нэг анзаардгүй л байсан юм байна л да. Тэгээд айгу гоё санагдчихэв нэр нь алал. Тэднийг бас та бүхэндээ хуваалцъя гэж бодоод. Зя тэгээд одоо сайхан нар мандаад. Скватрын талбай маань гоё байна. Хүн байхгүй. Миний бүр өсмөс ургаад бүр амар болчихжээ. Тэг жаад нэг явж үсээдсэл л да. Би өгнө ургуулж байгаа байхгүй юу? За тэгэл. За ажил дээр ирчлээ. Наша бараг хэдэн минут яваад. Цаг. Тэнэ. Ажлаа дараа явж байна. Өнөөдөр тэгээ ажлаа хийгээл нэгэн завгүй ясаар гал. Одоо 4:30 болж байна. Тэгээд Айлс спонсор дээр танилцсан Франц хүмүүсийг одоо питонг тоглох гээд явж байна. Зам бол нэлээд төвлөлттэй байна. Хүмүүс одоо бензинтэй болчихсон юм аашаа. Сөхий хааслаад яваад байна. Гадаа өнөөдрөөс нэлээд халуун байсан. Амар. За би одоо ингэ явсаар гад 52 дугаар сургуулийн энд ирсэн байна. За тэгээ ер нь бол 52 бол жинхэнэ миний доош штэ. Зам муухай болчихжээ. Дугуйтай явсан ч юм уу. Донслоо бараалах гэж. За. Явсараа гад хүний орой ингэж юм. Энэ авих нөгөө дугуун зам сайтай болохоор явхад бас айтайхан. Тэгвэл тэгээ бусад газар ч дугуун зам байхгүй. Хэцүү. Зя бит хоёр сэлсэл хүрээлэн ирсэн. Марлушаас ирсэн. За өнөөдөр яах гэж цэцэрлэг хүрээлэнд ирсэн бэ гэхээр Питонк гэдэг ер нь бол Францын
тоглоом байдаг. Тэгээд тэрийг одоо Alliance Française буюу Франц хэлний сургалтын төв маань ер нь бол үнэгүй зохион байгуулдаг. Тэгээд бид хоёр Франц хүмүүстэй хамт ер нь тоглох гээд ирж байна. Тэгээд бид хоёр энэ нөгөө цэцэрлэг хүрээлэн дээр ирсэн. Арай бас ирүүл юм уу гэж бод нэг юм салаад авсан. Эний доор нь болохоор юм байцаанаас салаадтай мэн. Тэгээ энэ чинь юм авокадотой. Тэгээ ингээд нэг чикентэй. Би хоолоо идэж ирсэн. Идэхгүй юу чив? Зяц. За бид нэг юм идчихэд одоо питанкийн талбай руу явж байна. За өнөөдөр өстө гоё өдөр байна. Нэг амар халуун биш. Нэг амар бас хүүтэн биш. Ойрд бас ажил ихтэй байжгаад ерөөсөө нөгөө цэцэрлэгт хүрээлэн юмнууд руу ерөөсөө явж чадаагүй. Тэгээ ингээд ойрд яваагүй байж байгаа ирсэн чинь амар гоё. Манай нас цэцэрлэг хүрээлэн манаас хөөхөн бас илүү том болчихжээ. Гоё болсон байна шүү дээ. Илүү их гоё мод тариад, илүү их гоё тогтчуулаад олон юмнаас толчиж. Тэг би бас нэг юмд амар баярлаад байхгүй. Нөө питонк гэдэг энэ тоглоом нь болохоор одоо яг юм Францын одоо далайн эрэгтэй ойрхон одоо аль зүг гэж ярих юм бэ? Урд зүг гэж ярих юм. Урд зүгийн тоглоом гэж юу нь ярьдаг. Тэгээ яг Францчууд болохоор wine, питонк тэгээд далайн эрэг байхад ер нь бол тэр 100 бол сайхан 100 болж ирнэ гэж юу нь үздэг гэж байгаа юм. Тэгээ яагаад вэ гэхээр далаа руу ороод гарч ирээл гоё wine уугаал тэгэл хоорондоо гоё питонк тоглоол. Тэгээ яг энэ нь болохоор одоо яг 100 заавалч хөхийх ёстой зүйл гэж юу нь урд зүгийнхэн ярьдаг гэж надад хэлсэн. Яг тэрнийхэн дагуу би яг Франц байж байхдаа яг тэгэж юу нь бол зуныг өнгөрүүлж үзсэн. Яг нэг амар бүтэн зуныг өнгөрүүлж үзээгүй л дээ. Гэхдээ яг нэг жоохон тодорхой хэмжээний жоохон тэгэж үзсэн. Тэгэхэд бол үнэхээр бас гоё байсан. Тэгээ яг энэ талбай маань Монголд одоо байгуулагдсан байна гэхэр гоё байгаа байхгүй юу? Тэр нь бол маш гоё санагдчихсан. За ингээд питонкийнхаа талбай дээр ирчихлээ. Ер нь бол ийм талбай. За одоо ингээд бөмбөг шиднэ. Тэгээ энэ бөмбөг нь болохоор тэр нэг жижигхэн бөмбөгтэйг ойртож ирэх хэрэгтэй байхгүй. За одоо ингээд харах юм бол энэ сая ингээд бөмбөг ойртож ирж штэ тий. Тэнгүүт энэ дээрээс нь харах юм бол энэ болохоор манай бөмбөг байхгүй. Энэ болохоор айлын бөмбөг байхгүй. Тэгээд манайх илүү ойрхон учраас манайх одоо энэ ингээ нэг юу яаж байгаа. Оноо авч байгаа гэсэн. Энтэй дахиад нэг хажууд нь ойрхон байх юм бол манайх 2 оноо авна гэсэн. За тэгэнгүүтээ энэ манай бөмбөг танаа бөмбөг гэдэг яаж ялгаж байгаа юм гэхээр энэ ингээд ийм зураас агаад ийм зураастай нь болохоор манай бөмбөг ийм 3 шиг зураастай нь болохоор айлын бөмбөг гэж ялгаж байгаа юм. Тий. За одоо марлаа шидчихсэн. Зя. Одоо ингээ бүх одоо нийтдээ 3 ингээ 6 бөмбөг шидсэн. Тэгээд одоо энэ ингээд яаж оноогоо тоолох вэ гэхээр энэ ингээд илүү ойрхон байгааз тэгэхээр
Ингээ манайх 1 бөмбөг. Эний хажууд дахиад манайх адилхан бөмбөг нь ойрхон байсан бол 2 оноо авна гэсэн. А тэгтэл манайх ингээд 1 оноо авсан байсан чинь энэ ч ингээд дараагийн бөмбөг нь ойрхон байгааз тэгэнгүүт эднийх шууд ингээд стоп болоод зогсож манайх оноо авахыг зогсооч байгаа гэсэн. Ингээд хай за ингээ орой болсон байна. Бид сайн бетонко тоглож байгаа. Тэгээд өсөд Burger King дээр ороод ирлээ. Тэгээд өнөөдөр маш гоё өнгөрлөө. Тэгээд энэ хүртэл манай хавийг үзсэн та бүхэнд маш их баярлалаа. Burger King-гээ идээд за бид хоёр сая хоолоо ижсэн чинь хаах болчлаа гэдэг. Тэгээд яаж бас зүгээр суугаад авах вэ гэд. Тэгээд гадаа гараад ирлээ. Гадаас аймаг гоё. За энэ хүртэл бидний влогийг үзсэн та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд дахин баярлалаа гэж хэлье. Тэгээд subscribe даахаа мартаваа. Влог дууссан ч гэсэн бид хоёрын аялал дууссан вэ. Тэр одоо такси дэмүүгээр гэсэн чинь гадаа гараад маш гадаа үнхээр гоё нөө. Тэр нэг 2 болж би үлээ авчихсан гэж байна. Одоо гоё харагдаад шүү дээ маа. Нэх бас ингэж нэг алхаж байгаагүй. Яг бас алхсан чинь бас манай Монгол бас гоё юм шүү дээ. Тийм Улаанбаатар. Хүүхдээ батцуулсан. Харин тийм. Яг бас ингэ харсан чинь бүр ногоон байгууламжаас яг миний алхаж ирсний саяны хэсгээр бол бас аюу гоё харагдчихлаа бас. Гэрэл мэрэл тэр. Яг гоо мэдээж хотынхаа зах руу бол мэдээж авах байхгүй л дээ. Гэтэ яг энэ сая уус хамгийн ер нь дажгүй хэсгүүдээр л явчлаа л да. Ер нь бол цэцэрлэг хүрээлэн тэгээд нөгөө аав уулын ийм арт тэгээд гүүрээд аваад одоо парк орж байна. Тэнцээ гоё газруудаас гоё газрууд зөндөө байгаа шүү. Тийм үү. Биг юуны тэр Жимүүд яаж үтлээ 11 замаар алхах дуртай. Тэнд ихтэй гоё гэрэл тавьчвал нэг хоёр талаараа айгүйх гоё мод ихтэйдэг болохоор боромоор орсны дараа өдрийн цагаар амар гоё. Орой болохоор чи явах гэсэн. Өөр нөө нэгдүгээр сургуулийн урдуур бас явах амар гоё. Хүүхдийн зуруу. Яг хөгжмөдгийн нөгөө голын зам бас айгүй гоё юм. Ер нь алхахад гоё гудамж зөндөө байна. Хий. Паркос оройс янз юм болсон шүү дээ. Өнгө гэдэг. Аяа шинэ гад мэдээ. Камер нь явчих. Яч. Чи нааш юм уу? Хөө. Зүр бүрсэн явчих. За энэ парк маань оройны байдал юу ингэж харагдж байна. Айлс юм ицэж одоо тэр эргүүлхэн дээр суух уу? Энэ ахад юу гэдэг юм бэ? Юм ицээ хоёул тэр эргүүлхэн дээр сууя. За ийм гоё байна гадаа. Тэгээ юу яагаад? Их гоё асах гэж. Хажуус орж эргүүлэн дээр сууя. Юм ицсэн дараа сууя муу гэж өдөд байгаа байхгүй. Намаа бас яах юм мэдчихэ штэ мэдчихэ. Юу бол баг эцсийн юм бараг шууд гаргана штэ. Тэгээ хата зураг аваад өгөөч. За. Гоё яана. Ямар харагч та.
Яа. Яг юу л тээ. Яа. Ямар шопод реклам үзсэн бэ? За өсөлтөндөө нөө өсөлтөнд. За жигнэсээ бай. Битээр ингэ бай хичээл босож орж ирээ. Жигнэсээ бай. Ямар ч тач гэрлүүгээ харахын өмнөхөө парк орлоо. Саяны ханаа паркер бас ингэж бичлэг нөгөө нэг машинаар бичлэг хийгээдсэн. Чи 2 жил өмнө. За. Энийг зөв бай гэж. Би шууд ингэ нийлж хагаад бай. Юуч санахгүй анзарах. Энэ шиг гардаг юм лаа. Энэ ямар гардаг юм аа. Ятдаг явж байгаа шиг санагдав.